Өнөөдрийн хичээл бол зочид буудлын өрөөнд гарсан асуудлыг ажилтнанд хэрхэн англиар зөв хэлж мэдэгдэх тухай хичээл юм. Эхлээд хэдэн чухал үгсийг сурцгаая. Maintenance буюу засвар үйлчилгээ, leaking буюу ус гоожих, clogged буюу бөглөрөх, out of order буюу ямар нэгэн зүйл ажиллагаагүй болох. Хүлээн авагч буюу reception руу залгаад яриагаа ингэж эхэлж болно. I'm calling to report a problem with my room. Энэ нь миний өрөөнд асуудал гарсан тул мэдэгдэх гэж залгаж байна гэсэн утгатай. Хэрэг агаржуулагч ажиллахгүй байвал The AC is not working гэж хэлээрэй. Эсвэл өөрөө хэд халуун байвал The room is too hot гэж хэлж болно. Угаалгын өрөөнд асуудал гарвал дараах өгүүлбэрүүдийг ашиглаарай. There is no hot water. Халуун ус гарахгүй байна. The toilet is clogged. Суултуур бөглөрсөн. The faucet is leaking. Цоргоноос ус гоожоод байна. Өрөөнд ямар нэг зүйл дутуу байвал We need more towels please гэж алчуур нэмж хүсэж болно. Эсвэл There is no toilet paper гэж ариун цэврийн цаас байхгүй байгааг хэлээрэй. Засварлах хүн хүсэхтэй. Could you send someone up to look at it гэж асууна. Мөн хизээ ирэхийг нь When will someone be here гэж тодруулж болно. Асуудлаа шийдвэсний дараа Thank you for your help гэж хэлж хөвшөөрэй. Баяртай.